За 61 дээр бодлохоор хэрв өдөр дөрвөн диагоналууд нь харилцсан перпендикуляр гэж байна. За өдөр дөрвөн диагоналууд нь харилцсан перпендикуляр. Өөрөөр хэлбэл ингэж зурч. За ийм дөрвөн үндэст байгаа л гэсэн. Бол талбай нь диагоналын үржирийн хагастай тэнцүү гэж батлаа гэж байна. За одоо тэгэхээр бүгдээрээ гуршин талбайг олж тогтчос гуршин талбайгаа олох томьёог хоёрт ашиглаж тий. Нэгдүгээр бүгдээр яах вэ гэсэн чинь энэ ногоон өнгийн гуршин талбайг болоод дараа нь энэ цагаан өнгийн гуршин талбайг болоод хооронд нь нэмч. За тэгэхээр би одоо А, Б, С, Д дөрвөн талбайг олохын тулд А, Б, С гуршин талбай дээр А, Д, С гуршин талбайг нэмнэ. За А, Б, С гурвалжин болохоор талбайгаа яаж болох вэ гэсэн чинь суурийг тийшээ буусан өндрөөржүүлээд өндрөөсгөр яаж юм бэ гэж ийм тэгшинсэл байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэж энд хагасна гэж эндийг хагасна гэж тэ тэгэхээр манай гуршин талбай бол энэ тэгшинсэл бай хагас учраас бүгд энийг А гэж нэрлэж АЦ суурийг тийшээ бус өндрөөржүүлэхээр тэгшинсэл бай юм байна. Тэрний хагасчаас хоёр тувач. За одоо АДЦ-г бол энэ гуршин талбайг бол нэхэ бүгд яах гэж муу адилхан АЦ суурийг тийшээ бус өндрөөржүүлээд ядвал диагоналууд нь харилцан перпендикуляр гэсэн учраас АЦ-г ОД өндрөөрчлөөд хоёр тооч. За одоо бүгд яасан ч хоёуланд нь АЦБ хоёуланд нь 2 байна. Тэгэхээр би АЦ-г бахан хоёрыг хаалтнаас гаргачихаар эхний хасны үйлдэл гэсэн чинь БО, хоёр дахь хасны үйлдэл гэсэн чинь нэмэх нь ОД. За эндээс юу гарах юм гэсэн чинь АЦ-г бахан 2 үржих нь БО дээр ОД-г нэмэхээр БО дээр ОД-г нэмэхээр BD гарч байгаа. BD диагонал. За BD. Тэгэхээр эндээс бүдрэ баталж байгаа юм шүү. Тэгэхээр дөрвөн талбайг болохтой 2 диагоналыг үржүүлээд 2 тооч. За тэгэхээр дөрвөн талбайг болохтой 2 диагоналыг үржүүлээд 2 тоох нэ гэдгийг баталжлаа. За 61 нь өгсөн гурвалжныг нэг оройг дайрсан шулуунуудаар тэнцүү талбайтай 3 хэсэг болгон хуваагна. За бидэрт нэг юм гурвалжин байх юм байна. За гурвалжны өгсөн гуршин нэг оройг дайруулад тэгээд шулуунуудаар 3 тэнцүү талбайтай хэсэгт хуваах гэж ингээд. Энэний талбай адилхан байхаар хуваана гинэ. За тэгэхээр бүгд яаж хувааж болох юм бэлээ гэсэн чинь А, Б, С. За гурлаа талбай нь тэнцүү байхаар гэсэн. За тэгэхээр гуршин талбай. За тэгээд цагаан гуршин талбай гурлаа тэнцүү байна гэж. Тэгэхээр бүгд яах гэсэн энэ гурван гурвалжинд юу адилхан байна вэ гэсэн чинь Б оройгоос эсрэг тал руу буусан перпендикуляр. За тэр маань юу гэсэн чинь манай ногоон гурвалжны Б оройгоос буусан өндрөгч таарна. Цагаан гурвалжны Б оройгоос буусан өндрөгч таарна. Энэ ногоон цэгэр гурвалжны Б оройгоос буусан өндрөгч таарна. Өөрөөр хэлбэл Б оройгоос энэ эсрэг тал руу буусан перпендикуляр буюу энэ хааш маань энэ гурвалжны өндөр. За би тэндээ сурах гэж оролдлоо. Тэр өндөр нь гурваланд нь адилхан. За нэг нь би нэг М, энийг нь Н гэж. За одоо би А, Б, М гурвалжны талбай мөн Б, М, Н гурвалжны талбай мөн Б, Н, С гурвалжны талбай тэнцүү байхаар байх гэдэг. За эхний ногоон өнгөтэй гурвалжны талбайг бол бүдэр яах юм? АМ суурийг тийшээ буусан өндөр нь мохоос гурвалж өндөр нь АМ талын үргэлжлэлээр бучих. Тэгэхээр суурийг өндрөөржүүлээд 2 тоохоор манай гурвалжны талбай. За Б-ийн цагаан өнгөтэй гурвалжны талбай болно. Тэгэхээр М-ийн суурийг тийшээ буусан өндрөөржүүлээд 2 тоочно. Дараа нь би энэ гурвалжны талбай болохоор яах юм гэсэн чинь НЦ суурийг тийшээ буусан өндөрт мархах ааштай энэгээр үржүүлээд 2 туваачна. Тэгэхээр эндээс энэ 3 тэнцүү байна гэдэг чинь юу гэсэн үг гэсэн чинь надаа энэ өндрийг хуваах нь хоёр бүгд адилхан байна гэдэг чинь энэ 3 АМ, МН, НЦ 3 тэнцүү байна гэсэн үг. Тэгэхээр юу гэхээр бүгдээрээ уралжны оройгоос талбайг нь 3 тэнцвэст хуваахын тулд яаж хуваасан дээр вэ гэсэн чинь энэ суурийг нь 3 тэнцвэст хуваагаад
Тэгээд M B N гэдэгтэй холбочвол энэ 3 тэнцүү байвал талбай нь яг 3 тэнцвэсэд хуваагдах нэ гэдгийг харлаа. За 60. За сая чинь 61 60. За 63. За хэрв адил хажууд гурвалжны заамын 2-с тооч. Адил хажууд гурвалжны суурь нь 120. За адил хажуутай гурвалжин гэсэн шүү. Адил хажууд гурвалжин гэдэг чинь юу гэсэн үг юм гэсэн чинь хоёр тал нь хоорондоо тэнцүү. Суурь нь 120 м, АЦ маань 120 м байна. Хажуу тал нь өгөгдсөн юм байна. Тэгэхээр гурвалжны бүх тал өгөгдсөн юм байна шүү дээ. 100 м бол энэ гурвалжны талбай болгож байна. За тэгэхээр бүгд адил хажуутай гурвалж учраас суурь өндөр буулгалаа. Өндөр буулгахаар яах юм гэсэн чинь хоёр хажуу тал нь тэнцүү учраас хуваагдж байгаа энэ хэсгүүд нь тэнцүү. За адил хажууд гурвалж учраас оройгоос буусан өндөр медиан стресс давхцсан тий. За тэгээ талбай болно гэсэн. Тэгснээр надад хажуу тал маань 100 гэдэг өгсөн 100 м. Тэгээ манай суурь чинь 120 м гэсэн шүү дээ. Тэгэхээр адил хажууд учраас суурь тал руу байх юм чинь энэ маань 60 м, энэ суурь маань 60 м. За одоо надад гуршин талбай болгож юу хэрэгтэй вэ? Өндөр хэрэгтэй. За өндрийг олохын тулд бүгдээрээ пипаг хортно. За тэгэхээр би H өндрийн квадрат бол BC гипотенузын квадратаас AC катын квадрат гэсэн чинь. Тэгэхээр 100 суурийн хагас маань 60. За энэ маань 1600-аас 3600 хасна гэхээр 6400. Тэгэхээр манай өндөр нь хэдийн гэсэн чинь 80 м юм байна. За энэ нэгж нь бол метр квадрат баг шүү дээ. За одоо бүгдээр А, Б, С гуршин талбай болно. АЦ суурийг тийшээ бусан өндрөөр хөрвүүлээд хойш туваана. АЦ суурь маань 120 м, өндөр маань 80 м, тэгээ хойш туваачна. Тэгэхээр эндээс юу болох вэ гэсэн чинь энэрийг хурлаад 40 120-ыг 40-оор хөрвүүлээд 4800 м квадрат ахна. За дараа нь А гипотенузтай адил хажууд гурвалжны талбай болгоно. А гэсэн гипотенузтай адил хажууд гурвалжны тэгшинстэй гурвалжны талбай болно. А гипотенузтай адил хажуутай гэхээр 2 каттай адилхан гэсэн. За энэ гурвалжны талбай болно гинэ. Тэгэхээр бүгдээрээ 2 каттай мэдгүй юм чи x гэж гипотенуз А маань мэдэж байгаа ш. Тэгэхээр x-ийн квадрат x-ийн квадратыг нэмсэн А-гийн квадрат буюу 2x квадрат маань А квадрат юм байна. За эндээс би x квадратаа олно гэхээр А квадратыг хуваах нь 2. За одоо би энэ гурвалжныхаа талбайг болохын тулд суурийг тийшээ буусан өндөр хөрвүүлнэ. Энэ хоёрыг хөрвүүлэхээр юу гарах гэсэн маань тэгшинсний талбай байна. Гэтэл энэ хоёр маань талбайгаар хоорондоо тэнцүү учраас хоёр тухатай тий. Тэгэхээр тэгшинс гурвалжны талбай болохдоо 2 катыг хөрвүүлээд тэгээ хоёр тухахны. Буюу x квадратыг хагас юм байна. Хоёрны нэг x квадрат нь одоо энд ингэж өгөгдсөн тий. Тэгэхээр А квадратыг авах нь 2 буюу талбай нь 4-ний А квадрат юм байна. За дараа нь 65. За 65-66 2 гурвалжин байна. 2 удлага байна. За ийм талтай гурвалжны талбарт өндөр татчихъя гинэ. За тэгэхээр бүгдээр нэг юм гурвалжны 2 тал нь өгөгдсөн юм байна шүү дээ. За А, Б, С гурвалжны. За би АЦ-гийн 8 см урттай, А, Б, С-гийн 4 см урттай гэж тэмдэглэжээ. За хэрвээ 8 см урттай талд татсан өндөр 3 см гинэ. Энэ 3 см. Тэгээ биднүсийг 4 см урттай энэ талд буулгасан. Өөрөөр энэ 4 см урттай тал руу буусан өндрийг олоо гэж. За тэгэхээр одоо бүгдээр яах вэ гэхээр гинэ. За гурвалжны маань талбайгаа 2 янзаар болж нэг талаас бүгдээрээ яасан АЦ суурийг тийшээ буусан нэг аашгич. Тийшээ буусан өндөртэй мэдж амжуулчлал 2 тугаачна. Нөгөө талаас бүгдээр яах вэ гэсэн чинь BC талыг өөрөөр энэ BC талаа тийшээ буусан өндрөөр хөрвүүлээд 2 тугаачна. За би тэр өндрийн А ажин К гэж хэлчихье. Нөгөө талаас BC талыг тийшээ буусан өндрөөр хөрвүүлээд 2 тугаачна. Гуршин талбай 2 янзаар болчихлоо тий. За эндээс тэгвэл манай АЦ маань 8 гэд өгсөн. Өндөр нь 3 см өгсөн. Тэгээ 2 тугаачна.
Нуулаас BC тал маань 4, AK-га би мэдэхгүй. Тэгээ 2 туваачна. За ингээ хоёрууд маань хурагдаад 3-8 24-ийг 4 тавахаар AK маань 4 см хүртэлтэй өндөр юм байна. За 66. Урвалжны талууд өндөртөөгөө уруу пропорционал буюу ийм гэдэг батлагна. Тэгэхээр бүгдээрээ жишээлбэл энэ гэсэн үг шүү дээ. Нэг А тал тийшээ буусан өндрийн H A гэдэг шүү. Яг тэр шиг B тал тийшээ буусан өндөр, C тал тийшээ буусан өндрийг нь AC гэдэг нэлээд байгаа. За бүгдээр нь 3 ба 3 анзааруулъя. Нэг талаас А талыг тийшээ буусан өндрөөчлөө 2 тооцоолох юм байна. Хоёрдугаарт B талыг нь мөн тийшээ буусан өндрийн HB гэдэг нэлээд байгаа шүү. За үржүүлээд 2 дугаар гарчлах юм. Эсвэл C талыг тийшээ буусан өндрөөчлөөд 2 дугаараар тэнцүү гарнаа. Гэвч чи надаа юу гэсэн чинь энэ ABC талуудын харьцаа нь өндрүүдийн уруу харьцаатай тэнцүүж батлагсан. За эндээс бүгдээрээ яг шил эндээс А талыг олъёвол иш 2-оор үржүүлчин тэ 2-ыг үржих нь S гурвалжин маань А үржих нь Аша. Яг тэрэн шиг одоо энийгээ бас манай S-тэй тэнцүү юм чинь 2-ыг 3-ын талбайгаар үржүүлэхээр B үржих нь HB. Яг төстөөр 3-ын талбайг 2 дахь авсан C талыг тийшээ бос өндөр үржүүлсэнтэй адилхан. За одоо эндээс бүгдээрээ яах вэ гэсэн чинь А олно. А тал маань одоо би 3-ын багш S гэж хэлж HA. За эндээс B талыг олохоор 2-ыг үржих 3-ын талбайгаа өндөр туваад энэ доороос C-г олохоор 2-ыг үржих нь 3-ын талбайг хуваах нь энэ C шүү. C. За юм болж. Тэгсэн чи одоо би яах ёстой вэ? Энэ урвалжны 3 талын харьцааг сонирхоод байгаа шүү дээ. За А тал нь 2AC-г хуваах нь Аша, харьцах нь B 2AC-г хуваах нь HB, сүүлийнх нь 2AC-г хуваах нь AC. За харьцааг ижлэхэн тоонд хуваажуулдаг учраас бүгдийг 2S хуваач 2S эерэг тоош. Тэгэхээр нэгийг хуваах нь Аша, нэгийг хуваах нь HB, нэгийг хуваах нь AC. Ингээд бүгдээрээ гурвалжны 3 талынх нь харьцаа өндрүүдийнх нь уруу харьцаатай тэнцүү гэдгийг батлаа. За дараа нь 67. А талтай адил талд гурвалжны талбай болгоно. Адил тал гэхэр чинь зөв гурвалжин гэсэн үг шүү дээ, тий. За тэгэхээр бүгдээрээ А талтай адил талд гурвалжны талбай болгоно. За нэг бүгдээр янз янзаар олж болно. За өөрөөр адил талт юм чинь ингээд энээр ос өндөр болохаар нэг тал руу байна, тий. Тэгэхээр энэ А хуваах нь 2, энэ А хуваах нь 2. Тэгээ Пифагордод өндөр болчихно. Тэгээ бүгдээрээ суурийг өндрөөслөд 2 тугаар гэж болно. Эсвэл би энэ дээрээс огт ашиглаагүй нэг юу ашиглая те томьёогоо. За 3-ны талбайг олохдоо за энэ талбайн томьёогийн нэг гаргачих. Бүгдээр нь ингэж яваад байгаа шүү дээ. За нэг юм гурвалжин 3-ны 2 талбайн томьёо хамаарлыг гаргаж авнаа. Нэг талаас бүгдээрээ А тэгээ тийшээ буусан өндрийг мэдчихвэл Аг биш Аш тийшээ буусан өндрөөр үржүүлээд 2 тугаад байгаа тийм. Яг тэгвэл Аг Ашагаар үржүүлэхээр манай энэ тэгшинсний талбай гарчин клин нэрийн талбай адилхан, нэрийн талбай адилхан ч 2 тугаад байгаа тийм. Тэгэхээр нэг талаас манай 3-ны талбай бол суурийг тийшээ буусан өндрөөсөө 2 тугаачна. 2 дугаар бүгд ингээ. За энэ өнцгөө альфа гэж тэмдэглэж альфа. За тэгин талаа Б гэж тэмдэглэж. За тэгэхээр бүгд энэ гурвалжин дээр өнцгийн харьцаа хичээл та. За тэгэхээр альфа өнцгийн жишээлбэл синус гэж. Яагаад би синус бичих гэж байгаа гэхээр эсрэг катетыг энэ гипнозаар илэрхийлж байгаа. Тэгшинс гурвалжны үед альфа өнцгийн эсрэг катетыг, эсрэг учраг катетыг гипнозаар харьцааглан тий. Эсрэг учраг катет нь Аша, гипноз нь Б. За тэгэхээр энийг ишин үржүүлчихвэл B үржих нь синус альфа маань H A. За тэгвэл эндээ би орлуулчих. Ингээд А2 тийшээ бос өндрийг бүгдээр юугаар илэрхийлсэн? Энийгээр илэрхийлсэн. B үржих нь синус альфа. Тэрнээс бүгдээр ямар томьёо гаргаж авч байгаа гэхээр А, Б хоёр талыг нь хооронд синус өртөд 2 тугна гэдэг нэг шинэ томьёо гаргаж авчлаа. А талыг Б талаар үржүүлээд тэгээ хооронд синус өржүүлээд 2 тугааж. За тэгвэл энийг би энд ашиглах нэ.
Яагаад вэ гэхээр магч 100 гурвалжин гэсэн чинь альба өнцөг маань 60 градус. Тэгэхээр энэ гуршнал болохдоо би А талыг А талаар өөрийг нь өөрөөр хуржуулээд ижлэх учраас хоорн онцгой синусаар хуржуулээд 2 дугаар гэсэн энэ томыг ашиглачи. Тэгэхээр А квадратыг үрчин синус 60 дутх нь 2-ны язгуур 3 байдаг. Тэгээ 2 дугаар. Тэгэхээр манай энэ маань 4-ний язгуур 3-ыг үрчин А квадрат болоод 100 гуршнал багтарсан. За одоо 68 болохоор юу гэсэн чинь радиустай дугуйд багтсан 100 гуршнал бай. Радиустай дугуйд багтсан. За юу гэсэн үг хэрэг бүгд чинь нэг радиус нөхцсөн. Тэгээд энд багтсан 100 гуршнал болох юм шүү дээ. Бид нарт одоо зөвхөн гэдэг радиус нь л багтаж байгаа. За 100 гурвалжаа гэсэн. За тэгэхээр бүгд энийг бас янз заруулж болно. Гэхдээ 100 гурвалжим шиг нь бол 60 градус. Тэгвэл бүгдээрээ синусын чоромоор гурвалжны нэг талыг түүний эсрэг орж байгаа өнцгийнхэн синус зарцуулсан харьцаа А талыг түүний эсрэг орж байгаа өнцгийн синус зарцуулсан харьцаа бол манай багтаасан тойргийн диаметртэй үздэг. Эндээс бүгд А болж хоёр эрийг үрчин иш үржүүлээд синус 60 градус. Тэгээ синус 60-ыг бүгд юу лээ? Язгуур 3-ыг хуваах нь 2 гэсэн. Тэгэхээр манай радиустай тойрогт багтсан 100 гуршны талын урт нь язгуур 3-ыг үрчин А гэдэг юм байна. Тэгээд тэрнийхээ гуршнал болохдоо А талыг нь А талаар үржүүлээд хооронд үүсэж байгаа синусын үржүүлээ 2 тааж. Тэгэхээр энэ маань А квадратын үрчин синус 60 бол язгуур 3-ыг хуваах нь 2, үрчин 2-ны 1. За Агаар бүгдээр яалаа энийг илэрхийлсэн шүү дээ. Тэгэхээр язгуур 3 эрийн квадратыг үрчин дээрээ язгуур 3 доороо 4. Эндээс язгуур 3-ын квадрат чинь 3 шүү дээ. Тэгэхээр квадрат язгуур 3-ыг хуваах нь 4 буюу зөв гурвалжны багтаасан тойргийн радиус нөхцсөн байсан. Тэгэхээр талбай нь эрээр ингэж илэрхийлэгдэх нэ. За дараа нь 69. За тэгшин зүгт гурвалжны өндөр нь гипнусаа ийм хэсэгт хуваасан гинэ. Тэгш өнцөгт гурвалжны өндөр гэж өгүүлж байгаа гэхээр тэгшинцгийн ариос бос өндрийг хэлж дээ. Өндөр эсрэг талдаа ингээд перпендикуляр болох чи өндөр нь гипнусаа 2 хэсэгт хуваасан гинэ. 18 см ба 32 см. Тэгвэл энэ гурвалжны талбай болох гэж. За тэгвэл биднэрт нэг ийм чанар байгаа тий. Тэгшинцэд гурвалжны за энэ бол төсөөгөөс гараад ирдэг. Хоёр удаа төсөөвчл гарч нь биш үү чанараа хэлчихье. Тэгшинцэд энийг бас Евклидийн адилтгал гэж нэрлэдэг. Тэгшинцгийн ариос гарсан өндөр нь гипнусыг 2 хэсэгт хуваасан бол тэгшинцээс гарсан өндрийн квадрат нь энэ HB2-ийн үрчүүртэй тэнцвэрдэг. Тэрэндээс А-шийн квадрат маань 32-ыг үрчгэн 18 юм биш. Тэгэхээр өөрөлдвөл энэ маань 16 үрчгэн 2-ыг хойш үржүүлэхээр 36 болоод А-шаа болохоор 4-ийг үрчгэн 9 гээд өндөр нь 36 юм. Тэгэхээр эндээс энэ гуршнал болохдоо бүгдээрээ суурийг тийшээ буусан өндөр үржүүлээд 2 таачна. Тэгэхээр манай суур гэдэг маань 32 дээр нэмэх нь 18 50 см тооц тийшээ буусан өндөр үржүүлээд 2 таачна. Тэгэхээр энэ маань 50-ыг үрчгэн өндөр маа 36 гэдээ болсон. Хуваах нь 2. Тэгэхээр 50-ыг үрчгэн 18 биш гэдэг хураач. Тэгэхээр 900 юм байна. Нэг ч маань сантиметр юм чи 900 см квадрат. За үржүүлэх талдаг байгаа. За дараа нь 70 дахь бодлогод гэсэн чинь хэрв тэгшинс гурвалжны гипнус нь 73, талбай нь 1300 бол түүнийг катод болгоно. За надаа юу гэсэн чинь тэгшинс гурвалжны гипнус нь 73 гэж өгсөн гинэ. Тэгээд бас талбай нь өгсөн. За би гипнузаа цэгийг төлчээ. Талбай нь 1320 гэд өгсөн бол бүгдээр ингэж энийг А-ыг Б-г нэрлэж АБ катодыг олох асуудал тулгарлаа. За тэгэхээр нэгдүгээр бүгдээр яаж болох юм гэж энэ маань тэгшинстэй гурвалж юм чи энэ хоёроо Пифагорт чи катодын квадратуудын нийлбэр нь гипнусийн квадрат. Хоёрдугаарт явах вэ гэж энэ талбай надад 1300 өгсөн. За тэгэхээр 2 катодыг үржүүлээд гэхээр манайх ийм тэгшинс толчин түүний хагас нэг талаас А суурийг тийшээ бас өндөр Б-гээр үржүүлж байгаа гэж ойлгосон ч энэ 1320.
За эндээс бүгдээрээ А-ыг олно л гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нэг талаас А квадрат дээр B квадратыг нэмсэн. За 73-ын квадрат маань хэдтэй тэнцүү билээ гэхээр 73-ын квадрат 5329 юм биш. За тэгээд А, B-ийг өржүүлнэ юу юм бэ? Иш өржүүл чинь 1320-ыг 2-оор 2640. За ямар сайн бичиж вэ? 2-оор 2640. За эндээс А, B болох хамгийн арай боломжтой арга нь юу гэж юм хуваараа доор байгаа илэрхийлээ 2-оор орчуулж. Тэгвэл би томьёо болох гэдэг гэсэн үг байхгүй юу? 2-оор тэгэхээр 2AB тэнцүү 2640 бүгд 2-оор орчууллаад 5200. За хооронд нэмчи. Яагаад нэммээр байгаа вэ гэхээр энэ маань томьёо болох гэдэг тий. За 5280 дээр бүгд 5329 нэмчи. 10609. Тэгэхээр энэ маань А дээр нэмэх нь B-ийн квадрат нь тэнцүү. За 10609 чинь тооны квадрат мөн үү? За биш шалгаад 600 10609 гэдэг маань 103-ын квадрат биш үү? 103-ын квадрат. Тэгэхээр надад яасан гэж А, B-ийн нийлбэр нь 103. Нэмэхээр 103 гарчдаг. Тэгсэн мөртлөө энэ хоёрыг үржүүлэхээр 2640 гардаг юм хоёртой олголцдог шүү. За тэгвэл эндээс А-гаа болохоор 103 асах нь B. Тэгэхээр энд орлуулахаар 103 асах нь B-гээр үржүүлсэн 2640. За эндээс бүгдээрээ гişүрл өржүүлээд за би энэ хасах B квадрат нөгөө тийш гаргалаа. Энэ нэмэх 103 B чи хойш гарах нь хасах 103 B болоод нэмэх нь 2640. За энийг хангах B болчихноо л гэсэн үг тий. Тэгэхээр 103 дээр нэмэх нь хасах нь тэр чинь манайх 103-ын квадратаа олцсон ш. Бүгд 10609-өөс нь 4-ийг үржих нь А, үржих нь 2640. За тэгэхээр одоо бүгд 10609-өөс юуг хасах болчихоо гэсэн чинь 4-ийг үржих нь 2640-ийг хасах нэ гэхээр манайх энэ маань 49 юм биш. Хацхураас тэгэхээр 103 дээр 49-ийг нэмээд 2 тав. Тэгэхээр эндээс манай B маань нэг талаас 103 дээрээ 49 нэмээд тэгээ 2 тав ачнаа. Тэгэхээр 76. За нөгөө маань болохоор 103-аас 49-ийг хасаад тэгээ 2 тавнаа гэхээр 27. За энэ хоёрыг энэ B-ийн 76 хахад А нь 27 орно. Яг нийлбэр 103 чинь А, B-ийн 27 хахад А нь 76 гарна. Тэгэхээр урбал манай нөгөө олох гэдэг 2 тав маань 76 ба 27 гэж гарах нэ.